За сайн байцгаана уу. Өнөөдөр 2024 оны 6 сарын 28. Энэ өдөр ямар өдөр вэ гэхээр сонгуул өгдөг өдөр. Дахиад нэг нь аялалд гарах өдөр байна. За Улаанбаатарын зүг хөдөлсөн 550-ыг эвлэгхэн гараад ирлээ. Хотод ирээд хамгийн дөрөнд ихнэр маань оюутан ангийнхаа найзтай уулзаад байгаа нэ. Түүнийг шинэ гэдэг шинэгийн маань ажил амьдрал тун дэжгүй тавлаг байгаа юм шүү. Нэг хөөрхөн охинтой болсон байна. Охин манай охинтой ч зөө юм аа. Энэ өстэй хөөрхөн тоглоомын хэсгийг яг л чулуун дээр тоглож байгаа юм шиг. За тэр манай охиныг баярлж байгааг харалтаа. Амар сэтгэл хөдлөлтөй баярлж байгааз. За ингээд бидний аялал Улаанбаатар хотоос замын өдрөө хөдөлж эхэллээ. Нэшэр. За та аялалд явах чинь ямар байна чам? Гайяа. За хаашаа явах хэлээ. Бахаанда. Баганаар явах тий? Цол тоос. Тасна. Тий? За бид хоёр нэрээ хил дээр ичсэн байна. Айгуу гоё. Энэ бол. Яа. За Ирэн рүү ямарчлээс ороод ирсэн. Тэгээд аяллахаа компани нэг дагаа явж байна. За бид нар Ирэн дээр тэнцээ хоолчлээ. Тэгээд даатаны автобус ирсэн гин одоо даатан руу хөдлөх гэж байна. Чинээс хөдөлт юм байна. Гадаа бас гоё нартай алхам байна. 40 оны хоол юм. Гоо яг ажгүй юм байна. За аялын хэсэг маань ингээд явж гин бид нар түр зогсоод бийцлээ. Ер нь бол Дата хот руу 480 км гэсэн дөнгөж талдаа өнгөрөөл явж гин даа бид нар. Дата хот гэхлээ. Дата хотод ирээд бид нар буудалтай орж ирээд байж байна. Тэгээ буудлын хэсэг маань үнэхээр гоё таалагдж байгаа. Тэгээд хамгийн их таалагдж байгаа хэсэг нь бол энэ цахилгаан автоматжуулалт удирдлагын хэсгүүд надад аягүй гоё таалагдж байгаа. Тэгээд энэчнээс гол анхаарал татах зүйл нь бол энэ юу юм бэ гэхээр ингээд автомат хөшөг байт юм байна. За энэ бол өстэй янзын гоё хэд байгаа. За тэгээ ийшнээ яваад бол тэгээ том зурагттай тэгээд энэчнээс хөрсөн зүйлсүүдээ үзэж бас болох юм байна. За манай хоёр бол яг энд усанд орж байна. За хажуу талтай бол ингээд нойлын өрөөтэй. Мөн энэ үүдний удирдлагын хэсэг бол бас үнэхээр гоё юм билээ. Энэ чинээсээ сэн сулан гэрлийн удирдлагуудыг хийж бас болно. Яг үүдийн хэсэгдээ болохоор бас юм тойл болон угаалтар хэсгүүдтэй. Энэ хэсэг бол өстэй янз. Өнөөдөр гоё байсан юм нэ. Юу нэг гоё байсан. Автаас. Чи түрүү буудалд орж ирчээд юу гэсэн бэ? Энд чи хэд хоног бай гинэ ойлаа. 5 удаа байхад нэг удаа гэртээ. 5 удаа энд чи байгаад тэгээд нэг удаа гэртээ очих юм уу? Тийм үү. Гэтэ энд нэгхэн л хоног ш. Үстэй бидээ усараад. 우리 쇼딩 지르게 신생
За бүгдээрээ сайхан руу дата хотын өглөөг та бүхэн сонирдуулъя. Дата хотын өглөө гэж нэг юм бэ. За энэ дээр бол газрын зураг нь бол байрлалт юм байна. Тэгээд бид нэр яг одоо бол энэ хэсэг дээр явж байна. Энэ хэсэг дээр явж байна. За энэ хэсэг айгуу гоё таалагдж байгаа хэсгүүдийн нэг. Энэ хэсэг гоё чигшүүлт юм байна. За одоо энэ яраа ингээд нэг нэг гой софтворн дээр ирээс сонсчлаа. Софтбит хоёрыг хөдөлгөн гинэ. За тэгээд юу арж ин гэхэлэр тиймэл нуур дотроо саяг их загас байна. Тэр хэсэг дээр галзуу болгоно ах шиг байна. Тэн дээр нэг очиндоо. Одоо болохоор тийшээ бид хоёр галтуул руу явж гин. За энэ удамшил байна бол бас гоё юм уу? Орой өтер бол бүр гэрэл мэрлсээд бүр гоё болчихдог хаа. Миний охин суух уу? Савда. Алин авъя гэлээ миний охин. Тэрийг нөө. За. Тэрийг нөө авч өгч ш таав. Чи усан боовсон юм уу? Амар хол явдаг те. Яа. За тэгээд очоод усан баргтаа орчоод 12 гээд нөө ирээд хоолнд орчоод бид нөхөө болчихоо юм. Усан барт гурван за тэгээд амжилттай шилэг бүрдээ гаргахудаа амар огсож гадаг ихсээр бодгомжтой гараарай. Ялангуяа хүүхдүүд өстэй хүмүүсүүд илүү. За маргаашийн усан барт оронгууд бол нэг хүнээс 50% барьцааны мөнгө авдаг байгаа шүү. Тэр 50% барьцааны мөнгө нөгөө ишка Монголд нөгөө богоорч авдаг. За тэр богоортой барьцааны мөнгө байгаа. Ганц хэрэнгүүдэн 30-аад авна шүү. Тэр нөгөө маргааш өглөөгийн орох усан бассейн усан паркийн за мини аватарт хүрэлцэн ирсэн байна. Бидний аялах маршрутыг энэ дээр илэрхийлж өгсөн байна. За бид нар мини аватар дээр явж байна. Тэгээд мини аватарын шилэнгүүр хэсэг дээр очиноо. Тэгээд шилэнгүүр нь хаана байгаа юм бэ гэхлээр бат энд байна. Тэгээд энэ дээгүүр явж үзүүлнэ. Амар харагдчих шүү. Эцээс харахад л юм байгаа юм чинь дээгүүр нь явбал бас л нэлээ сүртэй байх байхаа гэж бодож байна.
Үй энэ чи туулаа. Тэ минийхээ. Хүүхднээ нэ. Оо тийм биш. Флэш. Пандисаа тэнгид байж Тийм биш те. Минийх юу харсан гэлээ. Хэлч. Панда. панда. Энэ ямар амтан гинэ минийхөө? Анаас. Анаш юм уу? Тэ. Тэ. Аамус. Панда. За бид нар хаана ирсэн бэ гэсэн чинь ийм шилэнгүүрэн дээр хүрээд ирлээ. Нөгөө нэг шилэнгүүрэн дээр. За одоо тэгээ явж үзтгий ёо. Доош харал юм биш үү? Ёо. Ёо. Хөдлөд байгаа юм шүү. Алуулаа явахаар. Яа. Чи хөдлөөд өстэй. Үгүй. Хостсон. Яа. Хой сувта. Багар. За миний аватарын шилэнгүүрэн дээгүүр битэж явж гин. Баг зэрэг хөдлөөд бас эвгүй цолгоо өгчнэ энэ чинь. Ай. За манай хоёрын орж явж гин. Яа, ингэнгүүд бас жоохон эвгүй савлаачих шиг хөдлөөчих шиг. Доош харангууд бүр эвгүй ёо. Эвгүй нэ. Доош харангууд эвгүй. Яа. За тэгээ. За нэг зураг авах болъё. Энэ доош өтер бол эвгүй эвгүй. Нар ингээ хартаа. Яа. За шилэнгүүрнийхээ донд хэсэг дээр ирээд байна. Энд хөдлөөд бас эвгүй зөлөг юм шүү. Манай охин бол тэр доор дөрөв авч чадахгүй штэ тэгээд хэлсэн чи. Одоо бол бүр бараг энэ төр чи. Гүүхэн наах нь бол энэ хоёр. Энд бас эвгүй зөлөг юм шүү. Гэтэ гоё юм аа. Яа, энэ сувдыг харах. Өсөдөө хүчтэй эвгүй. Нашаараа сувда. Вай. За бүжгэлч. За бүжгэлч. Яа. Яа. За яста сайхан идэ нөө. Яста гоё айл болж байна. За хүмүүс нь одоо ингэж тэрүүгээр тойрж буугаад тэгээд тэрүүгээр амтны хөрөлөнгөө үзээд за тэгээд тэр хэсгээс гарч ирээд одоо тэгээ энэгээр ингэж явд юм байна. Яа бай бай. Йоо доош харахаар эвгүй харагдаад. Яа. Манай тэр таар. За амжилттай даваа гараад ирсэн шүү.
Гэт энэгээр голгочдөг хуу. За нэг өнөг шилэнгүүр маань. За бид нар миний аватар дээр ирж өчигдөр тоглолцоход тэгээ орой хоол юмд орцоход галын наадамтай гэсэн байсан. Тэгээд өчигдөр өрөө жоохон ороод юу галын наадам мантай болсон дөө. Тэгээ яг хөдөө замд явж байгаа юм үзэж харж байгаа хүмүүс ядралгүй яг хөө бид нар ч тэгэл 9 өнгөрөөгөө л 10 хүрч чадсан уу юу л ер нь бол онцсон доо. Тэгээ бид 3 дөнгөж сая зочид буудалтай энэ артлах зочид буудалтай амарчаад 5 давхарт амарчаад тэгээд цай ундаа ууцлаа. Одоо жоохон яагаад эргээд одоо буудлын руугаа явж хувцсан юмнуудаа аваад мөрөө оо тийм байх те хувцсан юмнуудаа авчаад эргээд явна да. Одоо хаашаа явах гэж байгаа юм бэ гэхээр бид нэр усан голгуурын газар усан парк руу явах гэж байгаа. За аяллахаа хэсгээс нэг зүйлийг сонирдуулахад энэ хятад улсад ийм зүйлүүд айгүй ажиглагдлаа. За нэгдүгürt болохоор цэглэхэн эрчим хүчийг бид нэр сэргийгт эрчим хүчээр айгүй хангадаг юм байна. Ялангуяа салхин сэнс нарны цэглэхэн станцууд бол энэ тэмдгүү байрлсан байдаг байна. За хоёр дахь зүйл нь юу харагдсан бэ гэхээр сая датаноос нааша миний аватар руу ирэх замд газар тариалан бүр айгүй сайн хөгжсөн байна. Бараг худалч нэрийг гიშгэх зай айгүй ногоо үнсний ногоо хэрэгсэл тарьсан байна. Тэгээд яг энэ хэсэгтээ бол ер нь бол газар тариалан их хөгжсөн байлаа. Тэгээд орчуулагч маань танилцуулахдаа бол газар тариалан бол мал аж ахуй их хөгжсөн гэж илэрхийлсэн. Миний ажилласнаар бол газар тариалан бол 80% бол яг айгүй их байлаа. Дахиад 3 дахь анзаарсан зүйл нь юу юм бэ гэхээр эднэрт ямаа дандаа цагаан өнгийн ямаа байд юм байна. Өмнө ч гэсэн нэг манжуурлуу явж байхад бол яг тийм зүйл харагдсан. Дандаа хонь эднэр маань малд юм байна гэдэг хэлсэн чинь дотор нь цагаан ямаа тоож исэн. Тэгээд энд ч гэсэн яг ялгаа ахгүй. Дахиад цагаан ямаанууд маань байсаар л байна. За тэгэхээр өөр төсмийн ямаа бол гэхээс илүүтэйгээр цагаан төсмийн ямаанууд бол их байд юм байна. За дөрөв дэх зүйл нь юу байсан бэ гэхээр зам. Энэ зам бол яалтчгүй гоё юм байна. Тэгээ баг бид нар чинь ямар ч одоо баг хөдөлчөн 6-700 км бид нар ингээд автобусаар явхад бол эмтэлтэй зам шорон зам гэдэг зүйлүүдийг бол ажсангүй. Тэгэхээр дан засмал замнуудыг харуулъя. Тэгээ эдгээр бол ер нь бол яг ийм дийлэх зам нь яг ийм замтай. Асфальт. За ийм зүйлүүдийг аяллахаа хэсэгт бол сонирдууллаа. За дахиад дараа нь өөрийнхөө тэмдэглэлээс дахиад илэрхийлнэ. За бид нар орлоо буудлын руугаа.
За тэгээ. Шинээр ресепшн хэсэгтэй. За миний эсрэг талд болохоор ингэж харагдаж байна. Ваа ямар гоё юм бэ. За тэгээд энэ дээр бид нэр өнчгөндөө одоо стендис. Ой маа. Манай хоёр одоо хаана явсан бэ? Хувцас дууссан юм болоо дуусаагүй юм. За дотгошилж үзнэ ямар ч. За усан ямар вэ? Бүлээх юм байна. За тэр нэг давхартаа тэнцээ хувцас худалдаж авч ирсэн. Тэгээ доош нь нэг буугаад усанд орох хувцас олох тийм өрөө байлээ. Ингээд санч юм. За ийш нэ явж үзээ. Амар. Ус нь аюугаа бүлээх юм байна. Шөө их устай нь очиж үзээ. Энэ хүүхдийн юм бодоод энэ хүүхдийн хэсэг байж бас магадгүй юм байна. За энэгээр дэшээ гарч үзье. Манай хоёр тэнд дэштэй. Аавыг араас туулж шүү. Ваа. Яа! Гоё нөө. За. Энэгээр голгосон. Эснийг нь болт явъя. За. Болт авч. За. Дахиад нэг жижиг хэсэг дээр өрөөд ирлээ. Тэр ард харагдаж байгаа хэсгийг хараад ер нь бол 90 см ингээ ус байдаг. За тэгээ ус нь бол ингээ айгүй бүлэхэн байт юм байна. Хүүхэд ордог тохиолдолтой. За ер нь бол миний хүүс хэвчээ байна гэсэн 90 см. Эдгээр бол бүр ингэ дорасныхаа төшин ингэ дагаад ирсэн юм байна. За манай хоёр одоо ингэ сэлгээд үзээд байна да. Миний охин яаж ийна? Яа. Совда. Гоё юм минийхөө. Яа. Яа, яачна.
Тэ. Гэтэл миний ийм болсон болоо. Бүр хатач. Төрөө үсрэхэд нэг гой төстэй төгөөд. Чи одоо бүр шалын өс мөрөд. За усанд ороод тусчлаа. Тэгэд энийг ингээ харуул. Ийм хувцсны шкафтай хүн болох. Ийм их орох боломжтой гэсэн үг шүү дээ. Яасан цаах юм те. За бид нар хаана ирсэн бэ гэсэн чинь хоолтойроо ирсэн байна. Халуун догооны ингээд ах ихтэй зүг болж байна.